Сайн байцгаана уу? Шинэхэн бичлэгтэй давтамаар л удаан хагцын дараа уулзж байгаадаа баяртай байна. Өнөөдрийн бичлэгээр болохоор би сүүлийн үед трифт дэлгүүрээс авсан хувцсуудаа танилцуулах болно. Тэгэхээр бичлэгээ дуустал надтай хамт байгаарай. Баярлалаа. Тэгээд бичлэгтээ орцгоё. За энэ бол H&M-ийн ийм палаж байгаа. Дээгүүр бол хөөрхөн задгай маягийн 100 өмсөх тохиромжтой. Тэгээд ингэр харьцаанаа ийм рафлтай. Тэгээд ийм хэн полка дотоогоос тэгээд амар хөөрхөн. Сүүлийн үед бас полка дот тренд модонд ч орж байгаа. Тэгээд надад бас амар хөөрхөн санагдаж болохоор материалнаас нь болоод юу нь л авсан заяа. Өмсөнгүүд айгүй хөөрхөн. Тэгээд би нэг яг нүцгэн би дээр өмсгөл яхаа цэвэрхэн гой харагдчих байсан ч гэсэн хитрхи задгай юм болоо гэж бодоод байгаа юм. Дагуур нь яг ийм цаахар хийтэй нүфэл аахгүй юу? Тэрэндээ хослолж амар хөөрхөн харагдсан заяа. За ийм. Ер нь бол амар хөөрхөн эмхтэлээ гүнчиг харагдаж байгаа. За энэ бол Монголоос авсан. Монгол би сая үйл явсан аахгүй юу? Тэр үед ганц удаа thrift store ороод тэгээд тэр үед авсан худалдаа авалт. За дараагийнх нь болохоор Японд ирээд авсан цамц. Энэ болохоор Tommy Hilfiger-ийн хүүхдийн цамц заяа. Хүүхдийн XL ярьсмаар. Гэтэ ер нь бол ханцуун жаахан богинохон тухайн үедээ би анзаараагүй. Материал нь айгүй гоё зузаан, чанартай. Тэгэд ер нь баг шинээрээ шахав. Тэгэд ийм crop маягийн. Энэ одон болохоор юм үслэг материалтай нь харагдаж байна уу та нарт. Яагаад бас амар baby pink хөөрхөн санагдсан. Нэг болохоор Second Street гэдэг Японы thrift дэлгүүрээс авсан. Японы thrift сүлжээ дэлгүүр. Айгүй алдартай. Ralph Lauren-гийн цамц байна. Энэ задгай ангиртэй. Энийг болохоор татвар нь юу? MAC өмсөд тэгээд энийг гадуур нь өмсөж өгвөл айгүй хөөрхөн харагддаг. Би энэ зургийг оруулъя. Ингэж өмссөн байгаа. Тэгээд ханцуун болохоор ийм хагас. Задгай ангиртай татвар нэг MAC өмсөнгүүд яг энэгээр ингэж онгойж өгөөд амар тийм гоё харагддаг. Тэгээд даагуур нь jeans өмсөд зүгээр Kate өмсөд явхад бол амар энгийн стайл мөрчлөө тийм шик харагддаг юм уу? Тэгээд амар задгай. За яг иймэрхүү. Мэдээж подолхон дээр өмсгөө тэгэхээр MAC-ын дээр өмсгөл өстэй. Задгаар ч өмссөн болно л гэж бодож байна. Burberry-гийн ийм кардиган бас ийм жижиг. Гэтэ энэ бол хүүхдийнх биш, бүр модон жижиг. Палажин дээр дээгүүр нь зүгээр зуны орой жоохон сэрүүхэн болохт ч юм уу ингээд харлаад өмсчулаа айгүй хөөрхөн. Энд дээр хөөрхөн товчтой. Энд дээр юу болсон бэ гэвэл л штэ. Хувцасаа би ингээд угаасан байхгүй угаалгын машинд энэ минь ингээд ийм жижигхан болохоор бас жоохон дандагнаад ийм торон дотор хийгээд угаадаг байхгүй юу? Угаалгын машин дотроо. Тэгсэн чинь бүр ингээд 3 4 газраа жижигхэн урагдцсан гарч ирээд миний энэ ийм ноосон материалтай тэгсэн чинь ингээд урагдцсан одоо яаж харуулах вэ? Урагдцсан байгаа. Тэгээд би тэрийг ингээд ойсон заяа. Харж байна ингэж нөхөж ойсон. Ингээд дөө. Амар харамсалтай юм болсон бүр. Би бүр нүдэндээ итгэхгүй энэ яагаад урагдчих гэж бодоод бүр юм тусаад хорон дотор хийгээд угаалгын машинаар хийсэн байхад 3 4 газар ингэ цаарсан. За би юус ойлгоогүй тэр юу болсон юм бол. За ямар ч тач ийм боронгтэй кардиган ханцуу жоохон энэ бөмбөр маягтай нимкэн тэгээд бас цэвэрхэн байгаа зү тий. Юпг авсан. Нилийн зузаан юпг болохоор 100 болж байгаа. Ойрын хугацаанд л өмсөхгүй байх. Энэ яг нэг Scotland, Шотланд хүмүүсийн өмсдөг юпг байгаа зү тий. Өмсөж яах. Би ер нь арай л юм юпг байгаа гэсэн. Энд хөөрхөн плэтэй нилээн урт бүр нийш хаагаар татдаг заяа. Нэг хөөрхөн полажийг авсан байгаа. Тэр дэлгүүрээс тада. Энийг уг нь подолка тайлаад өмсч үзвэл байна. За.
шууд өмсчээ. Нэг би уг нь хичээлдээ ч юм уу гадуур гарахтаа өмсмөр байгаа. За энэ палажийг бүр амар надад гоё таарсан. Бүр ингээд яг дизайнер хувцас юм шиг таарсан заяа. Нэг дизайнер ямар нэг надад миний ярьсмаараа тааруулж иж өгсөн юм шиг. Йой. Материал нь гоё. Тэснэ өнгө нь амар гоё. Загвар нь гоё. Бүх юм гоё. Эйгөө дайггүй брэнд гэсэн би дараа харъя. За. Харта. Би нэг ингэж хичээл суулаа гадар өмсмөр аахгүй юу? Даанч хитрхи онцгой юм хитрхи тийм special occasion өмсгөр юм шиг загваранч дээр, өнгөнч дээр айгу содон онцгой болохоор өмсөх газар олдохгүй юм шиг санагдаад байхгүй юу? Уг нь амар хөөрхөн байгаа зү. Ингээд товчтой, эндээ ийм сороошны юм шиг захтай. Тэгээ юуп нь бас ийм хөөрхөн загварын ханц юм уу? Карма марманы юм. Хачно. Таартлаасаа. Эндээ бас ингэ банд шойчдаг хөөрхөн. Тэгээд эргэлдэж үзлээ тавханд. Карматай дресс сандар харсан уу ийм хөөрхөн. Энэ бол амар бистэл хаалсан байгаа. 10-аас би 1000 оноо өнгөрлөх. Таач гадуур бол нэг ч удаа өмсөж яваагүй байгаа л да. Өмсөж явмаар юм. 100 болвол 100 гой гадуур аялал тэгээ товч мовч нь хараач тий. So cute. Marc Jacobs гэдэг ийм палаж. Яг гэхдээ хүмүүс ийм палаж зүгээр өвчт юм бол би гайхад штеп трифтээс гоё юм болгоод ягаад ийм гоё хувцас тэр хүн ингээд second hand-д өгчдөг юм бол түм зарчдаг юм бол гээд үнэхээр л зөндөө олон хувцастай да тэгэл үүдэл өгдөг бах та. Дараагийнх бол энэ болохоор гэрийнхээ хажууд байдаг. Гэрийнхээ хажууд байдаг мөрчлөө саяхан мэдсэн thrift store руу recycle shop заа юу. Янз бүр юмнуудад хувцас, цалхан бараа, тавилга мавлаг бүх юм дэдэг. Тийм газраас авсан. Нилээн онгорхой юутэй ухлаадтай захтай бодолкага. Нэгдүгээр хэн амир хөөрхөн юм цэцэгтэй бас ийм бөмбөр ханцуутай. За ийм бала. Өмссөн 6 бэнд 50. Одоо өмсөх юм бол би бүр энийгээ тайлаад өмсөх бол болчиход байна. Тэгэхээр жоохон залах уу? Тэм болохоор энэ зургийг хараад тандаар ямар харагдж байгааг харж болох хаа. Бас даун материалтай. Тэгээд бас зүгээр энгийн ийм сороочхон цам тасан. Тэ ханцуунд богинохон жоохон бариу. Яг таарсан сороочхон цамц. Мэгдэр thrift орохдоо материалын хардаг болсон гэхүү. Өмнө нь бол материал нь хамаагүй байдаг гэсэн аахгүй юу? Полиэстер байл байна лээ. Өөр ямар ч материал төлөө тийм байл байна л гэж боддог байсан ч гэсэн сүүл зүгээр арай жоохон нүдээ өгч хардаг зүйл нь материалын хөлц даавыг хардаг болсон. Гэтэ бас амар таалагдаад тэр полиэстер байх юм бол тэр би бас авна л та. Гэтэ ерөөхдөө хардаг болсон гэсэн хэлж байгаа юм. За энэ бол нэг тийм энгийн цамцай. Жохон офис маягийн өмд. Ууланд гарахтаа өмсч болно. Нэг ихтэй өмсөө үзүүлчих гэж бодлоо. Oakley гэх нэг шилний брэнд гэдэг даа. Шилэн аяг алдартай. Санагдчихэв. Тэрний уулын өмд. Бас надад айгу яг гоё таарсан. Дээгүүрээ гиз мэцээрээ. Тэгээд эсхүүр нь айгу сонирхолтой. Доошоо стрейт юм шиг. Энд дээр гарч байгаа. Ийм. Тата ийм болсон гэж харуулъя. Тадаа. Ерөнхийдөө very дэжгүй юм байсан гэж би бодож байгаа. Тэгээд сүүлд хоёр юм үлдэж байна. Энэ хоёр нь болохоор хоёулаа цүнх. Эхнийх нь гэвэл ийм борцсон хүн. Би ер нь тэр thrift руу ерөөсө цүнх авна гэж бодаагүй. За миний талхандаа бодсон зүйл болохоор богинохон шорт авъя гэж орсон хгүй. Богинохон даавн шорт. Гэсэн чинь шаал өөр юмнууд аваад. Энэ амар гоёгаад. Эндээ хөөх юм жижигэн карматай хойно ч гэсэн. Тэгээд энд янз бүрийн гоё чармууд, keychain-ууд зөвлөлөө зүүмээр байгаа. Одоохондоо л юуч байхгүй байгаа. Доторх нь бас хөөх таслага энэ айгуу дэжгүй. Хоёр таслагатай, тэгээд жижигэн карматай, дундаа цайлхантай. Тэгээд
арьс эсхийн сайн мэдэхгүй л юм л та. Гэтэ ер нь бол чанартай. Дараагийн зүг болохоор ийм зүгээр үүргэвч. Нэг яг өмнө нь жоох хөх зүрдэг байсан юм шиг байлаа заяо. Би яг ингэж өөрч үзээд энийг ингээд та гэд хийчихсэн ахгүй тэгсэн чинь энэ бүр эндээ ийм жижиг. Тэгээ бүр яг ингэж орж ирдэг. Би ойлгож байна уу? Амар жижигхан байсан ахгүй юу? Богинохон гэх юм уу энэ ингэж үрхээр тэгээ жижигхэн хүүхдээ үржсэн. Тэгээд бас цахилгаан дээр нь хүний нэр байсан ахгүй. Тэр яг ээж нь хүүхдэд зориулаад сүх мөнхөө алга болгочих юм бол энэ зүхийн олж өгөх зорилготой тийж битсэн баг. Тэгэхээр жоох хүүхд үржсэн бараг бага ангийн хүүхд үржсэн яажсэн. Ийм зүг харсан. Нэг жижигхан бол харагдахгүй байгаа гэж найдаж юм заяа би. Юу нь болсон бэ гэхээр мэдээж материалынхаа өнгөнд нь хэнд нь болсон. Тэгээд бас жоохон уулын цүнх маягтай болохоор уулан дайрахтаа зүй гэж үүрий гэж бодсон. Гэтэ энэ жоохон тагтаамж жижигхан болохоор уулан дайрахад жоохон тохиромжгүй гэж магадгүй. Нэг хичээлдээ үрсэн ч болно. За ингээд ерөнхийдөө миний авсан юмнууд болж гин гэж дүгнэлээ. Тэгээд энэ удаагийн бичлэг маань ингээд өндөрлж гин. Би нэрээ thrifted донцсон тухайгаа ярих гэж бодсон юм байна. Донцсон ч гэж яг thrift-ээс авдаг таашаал нь хит эрүүл бус чим шиг санагдсан байхгүй юу надаа. Хэрэгцээгүй юм авч гэхдээ яг тэр нь өөрт нь амар таалагдаж бас хямдхан үнээр зэрийг авч байгаадаа тийм өөр төрлийн жаргал, өөр төрлийн таашаал мэдэрдэг. Гэл дэлгүүр ороод амар гоё юм аваад авах гэдэг нь яг гэсэн эцэстээ би дүндээ хайртай л та зүгээр энэ ингийн баха зүгээр л амар гоё юм аваад тэрийг гэртээ очиод өмсч үзэл амар гоё идэг штэ тийм төрлийнх. Би зүгээр ээжэд ярьсан чи намаа чи амар ирүүл бас юм биш үү чи ингээд юм автаа донттой олчихуу дээ гэж нэрсэн. Тэгээд би бас нэрээ тийм болов thrift-ээс ингэж амар. Гэтэ зүгээрээ миний надад нэг дутагч байгаа нэг айгу гоё зүйлийг нөхөж өгдөг юм шиг. Нүдгээ надад амар сонин сонсогдож байгаадгүй. Гэхдээ шилээд ярьчих. Гэтэ thrifted би амар хайртай. Нэг за эрүүл бос гэж бодохгүй байна. Зүгээр л гоё үнээр гоё зүйлс өөрийнхөө биеинд харсан таалагдж байгаа зүйлийг олсон амар баяртай байсан баха. Тэгээд энэ бол миний авсан хувцснууд байлаа. Okay. I hope to see you soon. Бигийн талга болчих байхын төлөө. Энэ удаа бичлэг хийсэн чинь надад амар таатай амар гоё надад идэлэх нь гоё санагдаж байна. Тэгэхээр баяртай.